яг одоо зураг авалт явагдаж байна. Үндэсний урлагийн их театр, драмын эрдмийн театр яг хамтарсан бүрэн бүрэлдэхүүнээр яг одоо Чингисийн өргөнд Бадралт Монгол нэртэй энэ одоо хөгжмийн клип явагдаж байна. За, сайн байцгаана уу? Тий, сайхан амарсан уу? Өглөө би тэд хэд 5 цагт ирлээ те. 5 дээр 5 цагт ирсэн. Одоо энэ манай Бадралт Монгол дээр тоглосон гайхамшигтай Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчд манай энэ залуучууд байж. Энэ клипийг бол манай бас туршлагатай Ace Production-ы тулгаа гэж одоо залуу хийж байна. Бид нар бол маш олон уран бүтээл дээр бас хамтарч ажиллаж байсан юм. Бүр доош тэгж. Тэгээд энэ ер нь Бадралт Монгол гэж энэ зохиол төр бол Монгол төрийн тусгаар тогтнол тийм үү? Одоо тэгээд ив нэгдэл нэгтэй байгаасаа гэсэн монголчуудын чин хүсэл мөн манай одоо өвг дээдэс хаадуудын тэр байлдан эзлэл тийм үү? Ирмэгийн хүчтэй, ухаантай энэ бүх агуулга энэ одоо хөгжим шингэсэн байна. За өнөөдөр бас энэ клипний энэ Бадралт Монгол клипний яг амин гол одоо хүчин сүрж авсан нь одоо энэ манай үндэсний урлагийн их театрын бүжигчид байж байна. Эдгээр бөмбөр тоглох одоо хэнгэрэг энэ дээр бол яг одоо энэ хөгжмийн хамаг одоо эмоц хүч чадал бүх юмнууд нь явж байгаа. Амжилт. Үндэсний урлагийн их театрын одоо нор бандтай нэрмжид дуу ангийн хамт олон маань байж байна. Тэгээд энэ Бадралт Монгол дээр одоо хамаг одоо тэр ирч хүч хамгийн сүүлийн хэсгээр нийт маань энэ хөгжмийг бохилж өгж байгаа. Тэгээд одоо дуучтай амжилт хүсье. Баярлалаа. Янз бүрийн бүтээл болсон байна. Баяр хүргэе найзтай. Өстой маш их баярлалаа. Тэгээд энэ бас энэ хамтарсан бүтээлийн маань яг одоо оргил одоо хаан маань бас найздаа бас баяр хүргэе. Бас энэ түүхэн зохиол түүхэн бүтээлд ингэж оролцсон. Баяртай байна найз. Энэ сайн томоортой гаргах одоо маш их баяртай байна. Танд гэсэн баяр хүргэе. Баярлалаа. Та нартаа бас баяр хүргэе. Баярлалаа. За манай шүүрэнкөө бороо. За яг за ингэ явчих. Шүрэ гэдэг юм аа. Тэгээд одоо нөгөө шүрэгийн өвөө нь болохоор юу штэ. Монгол төрийн хуурч Эдэр Батын одоо зээ охин. Одоо тэгэл яг наадмаар бас тоглох гэж байгаа тийм үү? Галчуу гэдэг бүтээлээ. Тэглээ яхав галчуу бүтээлээ наадмаар та бүхэндээ толилно. Одоо тэгээд сайхан уран бүтээлээ минь хүлээн авч үзээрэй. 7 сарын 10-ны одоо төрийн концертанд тоглоно тийм ээ. Амжилт хүсье. За баярлалаа. Танд ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Усан драмын эрдмийн театрын 95 жилийн удахгүй ирэх жил болох чинь. 95. Үндэсний дуу бүжигч болгоод 75 жилийн болж байгаа. Тийм 75 жил. Ингээд энэ улаан баашинда бид нар чинь маш олон жил, он удаан жил хамтдаа уран бүтээлээ тойруулж бас нэгэн одоо соёл урлагийн салбартаа хамтдаа ажиллаж байгаа уран бүтээлч хүмүүсийн хувьд бол бас яг мэрэгжлийн урлагийн байгууллагын тий энэ уран бүтээлчд маань байгууллагууд маань хамтарч уран бүтээл хийж тойрож болох гэж тий. Ёстой л нэг юу л вэ хүний нөөц шүү дээ. Тэгэл юу л вэ хүний нөөц вэ хүчин чадлын тэгэхээр одоо юу л бол юу хийх бүрэн боломж бол манай байгууллагт байгаа. Тэгээ дахиад цаана нь бас хүүхэлдэйн театр гэж бас байгаа. Чи ямар дүр тоглож байна? Хаттын л нэг. Нэг хатна. Манай бас гайхамшигтай жүжигч. Би бас ингээ баяртай боддог энэ зохиолыг бичсэн.
Тэгээ та хэд маань бас энэ зохиолыг ингэж бүхэлж, уурлаж, бас бие сэтгэлийн илэрхийлэмж тийм ээ. Одоо энэ дээр чинь яг хөгжмийн бүтээл болохоор бас яриад байхгүй мөртлийн чинь яг өөрсдийнх нь нүд, царай, төрх тийм биз гэж бие илэрхийлэмжээр тоглож ийна л гэсэн үг. Тэгээ хөгжим тоглож байгаатай адилхан шүү дээ. Тэгэлгүй яхаа. Хөгжмөө одоо яг бүрэн нөгөө нэг сонсоогүй байгаа ч гэсэндээ ерөөхдөө эхлэл нь бол их гоё санагдчихээн. Тэгээд мэдээж таны бүтээл болохоор гайхамшигтай бүтээл гарсан байх гэж бол итгэж байгаа. Миний бас хайрлж, хүндэлж, бас биширч явдаг юм нэгэн гайхамшигтай жүжигчин байна. Одоо энэ ч нүрээ бодуулаад юунда зургандаа орох гээд байж шиг байна. Сайн байна уу та? Сайн байна уу, намайг ярьсан мó баярлалаа. Үнэхээр айгу сайхан байна. Ер нь бол яг боддог байсан. Хамтарч ингэж юмд орж хийх юмсан гэж боддог байсан. Тэгээ энэ удаадаа ингэж орж байгаад үнэхээр их баяртай байна. Тэгтээ бол бид нар бас хамтраагүй гэж бас хэлж болохгүй юм л да. Нөгөө урд нь Ромео Жулиеттагийн тий тэн дээр өрлөг их нь таны хаана тий хөгжим дээр жүжиж байла. Тэгээд ингээд бодгоо бас энэ бол хоёр дахь бас уран бүтээл юм уу тий. Тий. Тэгээ ер нь аюу сайхан байдаг л да та ядах юм бас ингээд дууг сонсоо. Тэгээ сайн ингээд дууг сонсож байгаа аюу гоё. Тий үнэхээр гоё огшууд огшч. Тэгээ Наранбаатар найруулагч маань ер нь бас нэг өөр нэг санаа байдаг. Дандаа нэг шин юм дандаа гаргахыг боддог тий. Тэгээ яг тэрний улбаан дор одоо энэ гоё дууг өрөөнг бит бүтээж бид нар дүрсэн үлдээж ингээд хамтын энийгсэн түүхэн энэ бол дахин давтагдашгүй гэсэн үг. Яагаад тэгэхээр цаг хугацаа гэдэг бол үргэлжлэндээ хойшоо явж идэг учраас энэ сайхан уран бүтээлд бол бид нар ингээд хамтарч оролцож чинь бас нэг шинэ нэг түүх бий болгож байна гэсэн. Хамтарч оролцож байгаа баяртай. Тийм гаднаас ороод ирэхээр ингээд сэтгэл дүүрдэг юм байна. Та нарыг сууж яхаар ингээд огшдг юм байна. Дээрээс нь хөгжим ингээд яваад энэ хэд маань жүжиглээд ингэхээр зэрэг бүр гачин болчих штеп. Сэтгэл амар сонирм. Үгүй ямар сандав биш та. Уул нь би хатны дүрдээ төгөр хийгээд байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хөгжим явсан чинь огшин гоч. Гинт хөшөөж юм чи би чи хатан шүү дээ. Ингээ болж байгаа байхгүй. Тэгэхээр цаана нэг бас тэр хөгжим гэдэг бол үнэхээр агуу зүйл байдаг тий. За баярлалаа танд. Ингээд нэг халуун тээвэрлэлт. Одоо тэгэл энэ ингээл одоо эхлэл ингээл явагдчихлаа. Дараа нь бүр гоё тайзан дээр те хамтарж гоё уран бүтээл хийгдэх байх гэж бодож байна. Ерөөл бат сайхан оршгэ. За. Миний хажуу зогсож байгаа бүсгүй бол манай үндэсний урлагийн их театрын туслах найруулагч. Хөтлөгч. Бас зохиолч гэж боддгийн дүү. Тэ. Үнэхээр одоо гарам ястаа гоё бүр нэг ганаа гараад ирээд нөгөө нэг театрын тоглолт нээхээр ингээд нэг сэтгэлээх гоё дүүрээ тэгээд ингээд нэг юм юу гэдэг юм дээ нэг багтаамжтай юм нэг болчдөг байхгүй. Дүүдээ амжилт хүсье. Одоо цаашдынх нь уран бүтээлд нь олон сайхан тоглолтууд тавиараа. Одоо чи битээр тэгэл цаашаа бас зөндөө хамтарч ажиллах юм байна шүү дээ. Тэгэж штэ. Хизээд бэлэн штэ. Хизээд бэлэн. Тийм. Тэгээд үндэсний урлаг гэдэг бол манай Монголын одоо ганц Монгол улс оршин бол үндэсэнд гарахлаа. Тийм болохоор одоо энэ өнөөдрийн Улсын баяр наадаас энэ гайхалтай уран бүтээл бас манай уран бүтээлчд бүрэн бүрэлдэхүүнээр явсан дарааны Эрдэнэ театрт олон сайхан уран бүтээлчд оролцож байна гэдэг амжилт хүсье. Та бас манай уран сайхны удирдагч удаад ажиллаж байгаад маш их баяртай байгаа. Жинхэнэ одоо зөв хүнээ тавьсан гэж бодож байгаа шүү дээ. Олон гайхалтай уран бүтээлүүдийг Ганада баярлалаа. Ингээд ер нь нэг уран бүтээлч хүмүүсийн сэтгэл нэгдэх одоо бие биенээ хайрлах тийм үү? Энэ гоё сэтгэлгээний одоо энэ эмоц одоо юун дээрээс ингээд урлаг хөгждөг өөрөө цаашаа явдаг. Тийм болохоор бит хоёр бас их гоё одоо хоорондоо холбоотой ажилладаг хүмүүс шүү дээ. Тэгээд дүүд аз жаргал сайн сайхныг хүсье. баярлалаа.